Замртай өдрийн мэнд эрхэм мэндийн фэйсбүүк найзуудаа сайхан амарцгаж байна уу. Зоор лав хийсэнгөө өчигдөр нэг Эрдэнэт явчаад ирлээ. Нэг хаяал маань бурхан болцоод аавыгаа аваад ажил явдалд оролцоод ирлээ. Эрдэнэт тархины зам авах юм алах, нойл галдарга, гулга энэ Азцаа гэдэг компаниуд нь ажиллаа хийдэг юм байна. Бөргөлдсөн, монголцсон машины зөндөө. Тэгээ ядж яхад дарханаас цаашаа Эрдэнэт хүртэл зам нь нарийнх. Зүгээр готог. Тэр хөдөлгөх дарханаас хөдөлгөрлөх зам бол зүгээр л авах юм алга. Мөргөлдсөн онголцсон машин зөндөө байна. Өчтөр бас цасан шуурга шуураад замд хэрэг алга. Зам байгаад арчилж чадахгүй хэрэг алгаа. Тэгээд бэцэс бэшиж ирлээ ингээ 2 хоног ажил явдалтай явж байгаа. Ирлээ ойрд лайв хийсэнгүү. Хийгээд дэв сэдв их л байна. За цаагуурч яасан бузрын болоод ах шиг ба шүү дээ. Тэ? За нэг юм засаг дүр нэг талдаа гараад нэг юм чааваас нэг унж огцрох асуудал нь зэгцрээд ажилдаа ороод байгаа болтаймаа. За манай Баян хонгорын намын засаг дарга мөнгө сайхан нэг ардын нам татаж авч ийн гинэ. Ардын нам тийм боловсонгүй хүчингүй болтлоо. Дампуу шаачиж. Намынхаа гişүүд сонгож шалгаруулж зарлаад аваач. Тэнд ажиллаа гайгүй хийж байгаа хүний ажлыг хийлгэж мөнгө сайхан чи ажиллаа гэж. Одоо чиний оронд тэгэл нэг албан тушаал мөнгө гусгасан хэдэн улгаач нар манай аймагт ойчролцсон байж байна. Хурлын даргын засаг дарга болно гэж байна. Хурлын даргын оронд хулгайч ирэх сурга байна. Би аймгийнхаа эдэг дэндүү мэдэн заа авилгалч хулгайч нар. Үнийн жанраас 100 саяар нь авч ирсэн хулгайч. Тэр баацагааны гаралтай Батцуур гэдэг хүн иргэдийн хурлын дарга болно гинөө. Та нар тэг давраахгүй заа юу. Ойлгосноо. Занданбороо эндээ зүгээр ерөнхий сайдтай битээ худлаа гуцаад тэр аймаг оронд нутаг усанд ажиллаж байгаа хүнийг наашин чааш нь хувийн компаниг гүйлэх шиг татаад заа юу. Төр төмбөр Ясянбор Занданбороо. Тэгээ одоо над засаг төрөж ажилд орол жигдэрсэн бол ажиллаа хийцгаа. Тэгээ сонгон шалгаруулалтаар аливаа томилгоо хий. За төрийн өмчийн компаниуд дээр дураараа шаах гэж байна да одоо. Энэ ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг татан буулгах Занданбороо. Хөөе. Тэр Аргентины ерөнхийлөгч тэр Хавер Миллер үлээ. Хавер Май үлээ. Тэр шиг ажиллаач. Яамдынхаа цог төөрүүлсэн. Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг татан буулгасан. Хөвчлсөн зарахын зарсан мөн үү? Төр юм болгонд оролцдоггүй зохицуулагч хийдэ. Занданбороо. Ой. Мятын дараагийг чөлөөлж гин гинэ. Би танихгүй тэр захирлын. Тий. Гэхдээ оронд нь тэр нэг Баруун аймагаас сонгогдсон Мэд сайхан гэдэг нэг морь үйдэг шунлын бузар байдгийг. Морины байн дээр хэрүүл хийсэн шааж исэн Баян хонгорт 10 хэдэн онд жилээр намайг бүсийн уралдаан зохион байгуулж яхад. Тэр шунлын бузар штэ би мэднэ над энэ хэдэн хулгайч нарыг нүдийг хараад таньдаг байхгүй би. Нүдэн дээр шунал гэдэг ингээд бичсэн энэ хар зүцгэн дээр. Тийм хулгайч байгаа. Яасан засгийг авч үлдэж аварч өөрөө чинь жоохон хамгаалсан гэд тэр Мэд сайхан гэж шунлын бузрыг тавих гэж байна. Тэрний чинь морины зарлахад бараг жилдээ 4-500 сая штэ. Тэр мөнгөө мята шаах гэж байна. Тэ? Дураараа шаах гэж хувийн сэдвэрээс тэлмэн гинүү гөлмөн гинүүнийг гөлөөс уулгаж тавих гэж байгаа юм байна. Мятын захирлыг солих гэж байгаа сонгон шалгаруулалт зорл зандаштргаа ойлгосноо. Одоо зүгээр нутгийн ах мах гэдэг аятайхан байгаад байсан чи дураараа шаагаад дунд чимгэрэж ирэх гэж байна. Дуракуда. Тийм байхгүй заяа. Зандаштраа. Хариу хэл. Тэ. Энэ Эрдэнэс Монгол дээр бас манай Баян хонгорын хин гинөө. Манай Цэдвэгээ дахин надтай найзалдаа Цэдвэгийн дүг тавих гэж байна гинэ. Өөрийнх нь зөвлөх гэсэн. Өөрийн чи ойр тойрны хэдэн далдайсан хулгайчудаас өөр Монгол оронд ажил хийх хүн алгуу Зандаштраа. Харин тэр даваа талаа байлуу те Баян хонгорын залуу гайгүй боловсралтай мэдлэгтэй би мэднэ. Ажгүй ажил хийх хүн арай биш ээ. Тэр Монгол банкны ерөнхийлөгч өрн тавьж. Наад чинь банк санхүүгийн мэрэгжлийн хүн шүү дээ Зандаштраа. Бро, Тэр дураараа шаах юм аа, дураараа шаах юм. Төрийн өмчийн компаниуд дээр дандаа сонгон шалгаруулалт зарл гэдгийг би хэлье. Монгол цөөхөл хэнийг гүлэг хаана очиж гин гэдгийг хоёр үг солиол мэднэ. За ёо. Та нар нэг од гарига сансар гариг дээр тасарсан юм шиг амьдраагүй. За ёо. Тэ. Хиг лайв их байна. Энэ Эрдэнэс Монгол дээр би очдгоороо очино. Угаасаа та бүхэн мэдж байгаа. Хамрын хагалгаа хийгээд гам барьж ирсэн. Тэгээд залгуулад энэ ажил явдал гараад ойрд нэг сошиал руу орж чадсан ч гоо. Тэ. Эрдэнэс 5-7 дээр очивол 5-7 төмөр зам дээр очино. Нэгтлэнгийн оронтой гарсан сонгон шалгаруулалт зарлаад авсан гэсэн. Үнэ юм уу худлаа юм мэдэхгүй очиж шалгана. Одоо Эрдэнэс Монголын захирлаар хүн тавих гэж байгаа бол сонгон шалгаруулалт зарлаа заа ёо. Нэг их хурлын гишүүний хамаарал үгүй хамсаатан садна 30 жил тавьж ирлээ. Дуракууд бузрууд.
Яг та нар ингээд тавьж болно. Би бузрыг чи ураад лайвд хуулаад лайвд явна шүү. Тэглээгээд тэр өөрийнхөө тэр харьяа тэ шалгадаг тагнадаг хүмүүсээрээ тагнуулсан чи би яах юм байхгүй шүү. Зэнтэн брогоо дугаагаад чи давраа шагаадах юм бас нүч чинь. Монгол орон эдний хувийн аймаг, хувийн улс, хувийн вант улс. Тэг энэс ажиллаа гэл. Тэ бага амтыг дараагаар тавилж боллоо шүү дээ. Ер нь энэ улс орныхаа төлөө нэг сонгогдож байгаа нөхдөөч гэсэн хууль баталгуул батлаад засгийн газартаа хяналт тавиад мэрэгжлийн засгийн газар бүрдүүлээд ажиллавал улс орны хөгжил голдрол хөгжлийн зам арай өөрөөр яригдана. Тэрнээс одоо гишүүн болгон ардаа нэг коноп ардаа нэг чиргүүлгийг одоо энэ тэнд ажилд оруулж томилт ингэд нэг тулах тойрсон жалга тойрсон юм идэг чацганууд байгаа цагт Монгол улс хөгжнөө нохой долоо заа юу. Тэ. Дэлгэр сайхангаа. Тэ мятын захирлыг сонгон шалгаруулж зарал зам тээврийн сайд дэлгэр сайхаа. Албан ёсоор хэлий. Зандан шатарт 2-ын хувийн компани биш шүү. Дээрээс нь Ананд бузар гэдэг нэг нөхөр бий. Очиж Ананд бузраар зөвлүүлж байгаа манай Зандан бро, Зандка толгой таригч өрөхгүй бэлэн хүн байна. Үнэгүй консалтинг зөвлөгөө өгье. Зандан шатаргаа. Тэ. Таашаа мятад танаа хин Ананд бузар гэдэг нэг шунлын бузартаа пязда чинь шатхууны онгоцны төлшийг нийлүүлэх гэж байгаа юм уу? Ойлгомжтой. Та нарыг уншиж чадаад байхгүй шүү дээ. Байхгүй заа юу. Бузрын чи хууль шүү аятайхан багаараа иргэд хүчтэй шүү. Иргэд мэддэг болсон шүү заа юу. Одоо энэ урьдчилал их хурлын дарга энэ Хүрлбаатар гэж шунлын бузрыг зөвлөхөр авчих. Хүрлбаатар учирлаа чамд хулгай зөвлөнө. Яаж төрөөс хулгай хийх үү? Мөн үү? Яаж мөнгө шаах уу? Яаж их орноо худалдах уу гэдэг хуйлдааны онол зааж өгнө. Уусын Баруун аймгийн ард түмэн энэ Хүрлбаатараас салыг зайлаа явуулж исэн юм их хурлын дарагт иргэдэд татчихээн. Иш чаас ардын нам ингэтлээ боловсон хүчний томилгоогүй болсон дампуурж энэ та хорхи хурлаа хийгээд шин 80 оноос 87 оны дарагтай боллоо гэсэн чи энэ мө шин даргыг энэ ахнар нь талд нь бойкотлоод ер нь шантажлаад ажлыг хийлэхгүй байгаа дүртэй явуулаа явчлаа шүү. Тэ ингүүд огцрол шигэд учирлаа зоригтой үз. Наад хідэн төгцгүүдтэй манай аав ээж шиг амбаардаад тэтгэврт нь гарга. Гуйлагчингуудад Монголын төр үргүү. Өр шир байхгүй Монгол өргүү штэ наад дуракууд чинь. Учирлаа наад Хүрлбаатарыг амбаардаа явуул. Тий шунлын бузар штэ наад бол чи ямар ичдэггүй. Ерөөсөө нэг төрд орж хулгай ээж амьдралаа сайжруулах гэдэг нь бүр нотлогдоод байгаа байхгүй сайжруулж ирсэн гэдэг нь төрөөсөө холдож чадахгүй. Холдол өсөж өгчих гээд байгаа. Хоос ончих гээд байгаа. Ягаад гэвэл тансаглаа сурцсан. Тансаглалыг татвар төлөгч бидний мөнгнөөс хусч давуу байдал олгож ирсэн гэдэг улгайч нар байгаа. Гадаад явахаараа VIP-гаар нисэн, өвдгөөрөө гадаад очиж эмчлүүлнэ. Дэлгүүр хэсгээрээ гадаад явна, өр хүүхдүүд нь гадаад сурдаг. Инкээрээ наадуулж хэрэглээ өндөр болцсон. За ёо. Улгайч нар ийм л байгаа шүү дээ. За, зандчтргаа. Төрийн өмчийн компаниудыг ашиггүй ажиллаж байгааг нь татан буулгаж ховчил. За ёо. Тэр Эрдэс Монгол гэдэг хэд хэрэггүй энэ тэнд чирэггүй компани байна. Эрдэс Монгол гинүү. Цахилгаан станцууд дэлбэрээд байгаа. 4-р цахилгаан станц дээр авилгал нүрэлсэн байна гэд өөрийнхөө амаар миний зандан бороо хэлсэн байна. Тэ. Тэгвэл наадхыг чинь хариуцж байгаа Эрдэс Монгол гэд хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байгаад ганцаараа ялгүй үлдсэн нэг хахаа шиг таргалсан улгаач байгаа. Тэрийг зайлуулж чадахгүй би зайлуулъя. Иргэд бид нар зайлуулъя. Бид нар иргэдтэйгээ очиод хаалгыг өшгөлж ороод сандал суудал дээрээс нь цагдаа дуудаж хагаад чирээд гаргаж чадна шүү. За ёо. Дугаагаадсан давраад байх юм байхгүй шүү. Зандчтргаа тэ иргэдийн төлөө шудраг ажиллана да ийм гэж гарчаа. Тэгээд эрх мэдлэлтнүүдтэйгээ ардуура хуйлдаа шааж байна. Уучлаарай тийм байхгүй заа ёо. Тэ. Дахиад хэлчихье. Монгол банкн дээр сонгон шалгаруулж яаж даргын томилооч ээ. Нэгт. Хоёрдгол миний тэр лайвдад байсан Эрдэнэс Монгол дээр захирлын оронтой нөгөө нэг нөхрийг явуулж байгаа юм бол сонгон шалгаруулалтаар захирлын зарал Эрдэнэс Монголыг цомхон чадварлаг болгох тийм хэрэгтэй татан буулгах шаардлагагүй гэж байгаа бол Мөс Тэсийн Эрдэмтэн доктор профессор багш нарыг дэрэгдээ аваад жинхэнэ консалтинг буюу зөвлөх үйлчилгээ байгуулдаг компани болгоод энэ компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүл мөдөө. Тий. Тэрнээс нэг хэдэн гаруй тайлаа авдаг.
Энэ төрийн өмчийн компаниуд чинь үндэсний аудитын газар санхүүгийн шалгалтыг хийдгийг. Тайлангийнхын шалгалтыг татвар хийдгийг. Үндэсний татврын газар мөн үү? Тий. Дээрээс нь нэмээд одоо юу гэнэ үү? Худлаа гоцаад менежментийн зөвлөгөө, консалтингийн зөвлөгөө гэдэг нэг хуурамч хөлгөний компани байгуулчаад хулгайч нараа томилохгүйшаагаад тах юм. Зандан брого энийг болцоо. Ойлгосноо? Хангалттай хэллээ шүү. Мяатын захирлаар мэд сайхан гэж шунлын бузар хүнээ тавих гэж байна. Тавих юм бол хэдүүлээ очиж мяд дээр очиж лайвд хэрэг гарах нь. Бузрын заа юу. Дэлгэн шүү. Мэд сайхан. Мэд сайхан сая яах вэ? Нөгөө манай зандан брогийн талд жагсаал хэвлэлийн урлагийг шаагаад байсан нэг сахалтай морь үйдэг шунлын бузар бай. Нүүрэн дээр шунал гэвчсэн. Ерөн шунлын бузруудыг хараад андчихгүй. Тэр нүд бүд нь хулгай хийчих гэсэн нүдтэй ингээл тогтож байж чадахгүй ингээл голис юм нүдтэй ингээд. Тим нүдтэй хулгайч байгаа. Шунлын бузар дойшоо яргуур дээрлэхүү, дээшээ долгоноор долоодог ийм гөлөг байгаа. За юу. Мэд сайхан гэж аавас мөнгө тарааж иржээ чөө нэг баруун аймгаас сонгогдсон гэсэн. Манай баруун аймгийн хамаатан садлангууд ярьж байгаа юм чинь. Мэд сайхан цандаа өгөөрэй 100 сунка өгöd тах. Аваад дагуу гарна. Аваад гэсэн. Заримд нүр 500к шаасан гэж байгаа. Яасан мяд дээр өөрийнхөө гөлгийг тавьж шархаа нөхөх гэж байна уу? Сонгуулийнхаа зардлыг нөхөж авах гэж байна уу? Сая томсгосонтой оргиос гişүүд дор хаяж зүгээр аудитын дүгнэлтээр сонгуулийн ерөнхий орооноос тогтоосон дүгнэлтээр 1.3 тэрбум төгрөг багадаа зарж гарч ирсэн. Хулгайч нар зардлаа нөхөх гэж байгаа. Ойлгомжтой шүү дээ. Монголын төрийн өмч хэдийн шунлын бузартай хулгайчуудын зарлах шархан нөхдөг газар биш шүү. Ойлгосноо дахиад хэлчихье. Монголын төрийн өмчийн компаниуд шунлын бузартай хулгайчуудын шархыг нөхдөг газар биш. Тойргоо шархтаж мөнгө зарж зээл тавьж гарч ирсэн. Тэгээд тэрнийгээ зөвхөж хулгай хийх гэж байгаа. Ерөөсөө ардчил зах зээлийн нийгэм шилжснээс хойш ерөөсөө 35 жил 36 жил яг ийм арга барилаар явж ирсэн. Хүний өөрийн нам ялгаагүй. Тий. Үнэхээр ялгаатай бол эрдэм мэдлэгээрээ шалгараад тий тэмцлээрээ шалгараад ингэж ажиллагаа явж явал ард иргэд зардалтаа зарлалгүй сонгон заа юу. Та нар шүлжээ өгсөрч хороодын багийн дарга нар гүүрийн дарга нараар шүлжээ өгсөрч мөнгө тараалгаж гарч ирдэг нь үнэн шүү дээ. Монголын сонгуулийн тогтолцоо нь ийм болцсон. Тэгээ шархаа нөхөн хулгайч нар одоо харал та юмтаа өнгөөр сонгох юм. Дарханаар өчтөр би дайрлаа. Дарханы бүх жожид буудлын өнгөтэй өдөртөө газар байрлал сайтай газар барьж байгаа барилга байшин бүгд жаданбагийн инк хоёрыг. Инк хоёр дарханыг эзэлж дараа би очиж таавханд баримт нотхотой харуулна. Үнтэй жожид буудлын үнтэй объектууд бүгд инк хоёрыг. Шунлын бузрууд, новшнууд бүл цутгамаар. Тэр хувийнхаа аж ахуй хийгээд мөнгө арвжуулаа яваач. Авьяаста элдвтэй ар бицтанаар төрд гараад ирсэн. Нэг гараараа их хурлын гишүүн нөгөө гараараа сайд. Тэр манайд хэлсэн шүү дээ. Ямар лам билээ? Тэ? Асман лам шиг нэг хэдэн хулгайч нар байгаа нь үнэн шүү дээ. Нэг нөгөө хэлэхэд та нар асман лам шиг хэдэн хулгайч нар. Шунлын бузартай хэдэн хулгайч нар байгаа да та нар. Та нар нэг улс орны төлөө гээгүүлэхгүй заа юу. Яг ингэж ажиллах юм бол зандан шатрын засгийн газраас юу ч хүлээгээд нэмэргүй. Хэдэн өөрийгөө тойролсон хэдэн гөлөг шиг канопнуудынхаа гар хөлүүдийг энэ тэнд албан тушаал томлоод эхэлж байна. Давраа дагараа зандчтруугаа. Монголын төр та нарын хувийн компани биш шүү мэдөө. Барагтаахан байш шүү. Иргэний хуваар хилж байна. Тэ. Нутаг нугуах нь хамаагүй. Ойлгосоо? Тэ. За мэд сайхан новшоо. Мяд дээр өөрийнхөө гөлгийг тавихгүй шүү заа юу. Бузрыг чин хуулаад очиод лайвд нь мэдөө. Чирж гарган заа юу. АТГ-гийнхаа над мядлын захирлаар ховдын мэд сайхан гээд золбын шунлын бузар өөрийнхөө гөлгийг томилгож байна. Энэ бол цэвэр их хурлын гишүүнтэй хамаарал өгөх хүн учраас ашиг сонирхлын зөрчилтэй учраас авилгалтай тэмцэх газраас би бичгэн гарахгүй болов уу гэж найдаж байна. Даштава дарга анхаарна шүү. Наад бол чи яг ингэж тавьж байгаад хулгай хийдэж шүү. За юу. Би мэднэ хулгай эндээс эхэлдэг. Авилгал эндээс эхэлдэг. Авилгалыг эндээс эхэлж шалгах гэж та нарт наад дараагаар томилгож байгаа нийтийн албан томилгож байгаа хүмүүст ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг талаар нь тодорхой төгдгийг авилгалтай тэмцэх газар хариуц зүйлсэн. За юу. За Эрдэнэс Монгол дээр сонгон шалгаруулалт зарл тэр татан буугдах шаардлагагүй гэж үзэж байгаа болов за юу. Ер нь татан буугдахад болцсон компани шүү дээ. Хэрэг зэрэггүй компани шүү дээ. Ер нь тий.
Тэгээ тэр нэг хэдэн компьютер арт хийцгүүд улгаач нараа амбаардж зайлуулад мөн үү? Тэдний оронд эрдэмтэн докторудаас зөвлөх үйлчилгээ аваа. Тэтгэврт чинь нэмэргээд тэтгэврийн чинь мөнгийг өгийгээд 50. Хямдхоо нэг мөд тэтгэвэр үсрээд дээдлийн багш сая 500 авч байгааз сая төгрөгөө гэхэд наадуулж ирээд бичиг цаастаа нухацтаа суучна. Ягаад гэвэл манай эрдэмтэн доктор багш нар Facebook, сошиал гөлрөхгүй цаас гөлрөнө. Тэг за эрдэнэт үйлдвэрийн энэ жил ийм ашигтай ажилласан юм байна. Тэдэн тонн зэсийн баяжмал олборлсон юм байна. Тэдэн төгрөгний борлуулалт хийсэн юм байна. Зарлага нь юм байна гэхэд энэ товчхон тайлал манай профессорууд харна мэдж гэнэ үү? Манай Мөсийн эдийн засгийн банк санхүүгийн багш оюун багш эрдэнтийг хариуцвал мөн үү? Сая төгрөгөөр л оюун багш хийгээд дүгэн сард сая төгрөг ирээд бичиг цаасын тухайн ингээ болоо. Тэрнээс нэг болсон болоогүй бичгийн цаас үйлдвэрлүүлээд эсгэлад дөрөв хураагаад сүулт нь шатаах уу? Тэрийг дахиад хэн унших уу боддоо? Ийм мэдрэл юм ихэ болцоо юу? Ойлгосноо? Тэр дархныг одоо бас оюун багш өөр юу өдөө? Уул уурхайг манай энэ Багнуур шив авааг манай ТС уул уурхайн тэнхмэр эрхлэгчээр хялуулчих. Мөн үү? Тэ. Ирээд нэг цагаар суудаг хямдаг. Ингэж зөвлөх үйлчилгээ үзүүлэн заа юу? Тэрнээс ардын намын сонгуульд явсан эдэн тороолуудыг төрийн өмчтөр тавьж хулгай хийдэг байдал одоо бол сандаг очирчин гөлөг Багнуурын дарга хийж байгаа захирал очичоод ажилтны халан талнагаас солиороод лайк дарж шеэр хийсэнгүүгээд томроо шаагаад гин гэсэн би ярьж тэр чинь номхруулсан шүү дээ. Багнуурын уурхай ажилтны одоо хүсэлтээр тэр Багнуурын уурхай сандаг очир үнийг чөлөөл заа юу. Ингээд та нарыг судлаад үзвэл ургийн модчиг та нарын томилгоо замаа алдсан. Тэ. Өнөөдөр засгийн газарт чи ажиллаж байгаа хэрэг эрхлэх газрын дарга Монгол улсын сайд бям цогтоос чи ахуулаад томилгоонд баг бям цогтол ерөөсө жижүүр цэвэрлэгчийн томилгоонд хүртэл ордсон юм байлаа. Бям цогтгоо баг галзуураараа заа юу. Тэ шунлын бузар минь аятайхан багаараа. Та нарыг зүгээр бузраар чин дуудан заа юу. За ингээ ойрд лайв хийсэнгүй юм байна. Чааш нь түгээ шээрл авилгалтаа тэмцэх газар анхаар сая өчигдөр замд явж байсан чинь засгийн газрын мэдээ гарч ийн гинэ. Мятыг чөлөөллөөр юуны компани захирлыг чөлөөлчлөгч вэ хөөц хөөч. Дөрөвдүгээр цэглэгээ станцын даргыг чөлөөлчлөг нь дөрөвдүгээр цэглэгээ станцын даргыг чөлөөлж байгаа бол сонгон шалгаруулалтаар зарал мэдв. Эрдэс Монгол гэж хинт ч хэрэггүй эрчис Монгол шүү. Хинт ч хэрэггүй компанийг татан буулга заа юу. Би эрчим хүчний яамны эрх үхийн албан тушааслаас асуусан. Танай эрчим хүчний яам ажиллаа хийхэ болцсон юм уу? Ягаад энэ эрчим хүчний яам компаниуд буюу энэ цахилгаан станцуудыг энэ Эрдэс Монгол гэж компанид хариуцуулсан байна. Нэг бол эрчим хүчний яамыг татан буулга, нэг бол Эрдэс Монголоо татан буулгаж гэсэн чинь наадах чинь нийн нөгөө хэлэхэд хинт хэрэггүй компани оюун эрдний засгийн газрын үед нэг нөхрийн амыг хаах гэж гинэ. Амыг хаах гэж хиймлэр байгуулж өгсөн компани гинэ. Уучлаарай болооч. Эмнэлэг сургалт хүрэлцэхгүй байхад хотын одоо манай нөгөө хуучин талбай хажуудлын Улаанбаатар хотын хуучин байр шүү дээ. Нийслэлийн засаг захиргааны байр тэрэн дээр чи Эрдэс Монгол байрлж ийн гинэ. 3 сая төгрөгийн цалин багтаад байна. 30 саяын цалин аавна гэж шааж байна. Ганивалын амар төвшингээд нэг гуйлах чинь 30 сая төгрөг байгуулж өгөхийн төлөө цалин өгөхийн төлөө Эрдэс Монголыг байгуулж байна. Цэцэрлэгөө. Тэр Ганивалын амар төвшингээд нэг их хурлын гишүүн байсан Золдон Петка цэцэрлэгт явж байгаа хүүхдүү. Тэр нь тоглоомын газар байгуулж өгч байна. Цэцэрлэг байгуулж өгч байна. Айд ирэх бацаа нөө. Гуцаараа мардын нам эрхэлсэн хэдэн гуйлагчингууд минь аятайхан байна шүү заа юу. Тэ за хаш Мятын захирлыг сонгон шалгаруулалтаар томил Эрдэс Монголын захирлыг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилох гэж байгаа бол сонгон шалгаруулалт зарлал. За юу. Тэ сонгон шалгаруулалт чи би очиод лайв дэдэг үү. Тэ би ямар мөнгө төгрөг авах юм биш мэдчихгүй. Лайвыг амьдралдаа нэг ч хүнээс сохор зоос авч үзсэгүй яаж авдیں۔ Бүү мэд. Хэвлэл мэдээллүүд нь айгүй бол хаалтын гэрээ хийгээд тэ ингээд гэрээ хийгээд мөнгө аваад худлаашаа. Тэг мөнгө авдаггүйгээр би очиод лайв дий заа юу. Миний лайвын дор энэ төрийн өмчийн компани захирлуудыг сонгон шалгаруулалтаар томил нөхөр зандын шатраа заа юу. Тэ. Ардчилсан улсад иргэн төвтэй төр байдгийг. Иргэд бид нар та нарыг сонгосон учраас та нар бидний төрийн төлөө ажиллаж өгөх гэж байгаа үйлчлэгч байхгүй юу? Уг нь бол тэгэл худлаа ярваагаал зантагнаал занкаага шаагаадах юм. Тийм байхгүй заа юу. Дэлгэр сайхан. Мятын компаниг зөвхөрлж байгаа захирлыг чөлөөлж байгаа бол сонгон шалгаруулалт зарлал ойлгосон уу? Дэлгэр сайхангаа аятайхан байна шүү. Дугаа гоцсон давраад ах юм. Өмнөх захирал нүг нь гайгүй захирал байх шиг байсан шүү дээ. Тэр үн мөнгөний хөнгөлөөд хин гэлээ. Үн тарифыг хөнгөлөөд тэр ананд бузрын
олон жил нийлүүлжсэн шатгууны цуцлал нээлттэй сонгон шалгаруулаад тэ ямар гэлээ нэг төрийн оролцоотой компаниар шатгуу нийлүүлдэг болчихсон гэсэн. Одоо Зандин Брогийн зөвлөх Анант Бузар Мят тайгуул шатгуунаа шахах гэж байгаа. Шинэ он гараад гэрээ хийн мөн үү? Та нарыг уншаад байх юм байхгүй бүгд чи мэднэ. Нэр үндэ зав гарахгүй. Энэ миний оронд хаяа намайг энэ би чи нөгөө хичээл сургууль сураад байгаа шүү дээ. Сургууль 12:40-оос ингээд орой 8-9 хүртэл орой 20-21 цаг хүртэл орчих юм. Миний лайвыг асаагаад явах гайгүй шиг зоригтой, мэдлэгтэй, мэдрэмжтэй залуучууд байвал хүрээ дээрч утсаа бариулаа явуулчихсан. За ахын дөө Мятын гадаа очиод лайв татах. Мөн үү? Эрдэнэс Монгол дээр очиод лайв татах. Зархны төмөрлөг дээр лайв тэгээд ингээд явуулчмаар байх юм. Эсвэл админ ингээд ирэхээ өгчээ. Ер нь аймаг болгонд өөрийнхөө админийг сонгодог юм уу? Тэг шалгаруулаад томилдог юм уу? Дарханд байгаа бузрыг хичээн одоо манай дарханд миний одоо пэйж админ лайвддаг мөн үү? Бузрын дэлг гэд. Тэгэхгүй ганцаараа үнэндээ амжихгүй байна. Бузрууд олуулаа би ганцаараа байна. Амжихгүй байна. Хэдэн хэвлэл мэдээд наалтын гэрээ хийцэн иргэдийнхаа үгийг тоохоо байжлаа. Иргэдийнхаа төлөө би орилъя. Сурснараа айдгүйгээрээ мөн үү? За юм байна. За нөхөр ерөнхий сайд Зандан Шитрага анхаар ойлгосон уу? Тэр мөнгө сайхныг Баян онгорт ажлыг хийдэг. Үсэн гацны хийх ажилгүй Ардын намын цагаан байран дээр хүүрээ хийдэг танаа мөнгө сайхан. Ардын намын цагаан байран дээр хийцгүй үедээ уулгаач нар байгаа штэ. Содбаатар тэргүүтээ шунлын бузрууд байгаа. Би мэдэн штэ. Тэ? Тэгэл Ардын намынхаа байран дээр яасан. Хуучин мэдлгүй яах вэ? Ардын намын цагаан байран дээр бол энэ явагддаг байсан. Хотод руу машинтай бадка орлоо, цүнхтэй мөнгө дээшээ гарлаа гэд хэвлэл мэдээлэлээр яригдаад исэн. Үнэн шүү дээ. Яасан? Мөө өөрөө чинь төлөөлөгч тэндэрж мөнгө сайхан чи ихтгэл түн хавхуудыг авах гэж байгаа мó. Мөнгө сайханаар өөрийнхөө мөнгийг Ардын намынхаа байран дээрээс шаахж байгаа мó Занданштраа. Битээ давраад байгаа. Мөнгө сайхныг ажлын үүрүүл. Мөнгө сайхныг энэ 4 жил ялаа үргэж Баян онгорын аймгийг ард түмэн сонгосон. 28 онд ард түмэн дүнгийн 50. 28 он хүртэл тэр мөнгө сайхан тэр иргэдийн төлөө амлсан амлалтаа биелүүлж ялаа үүр мэдв. Усан гацны ардын намын ажил. Танаа ардын намын ажлыг хийсэн ч яад гэж өрнө. Мянга гişүүдээр хийлэг мэдв. Утлаа гуцаад мөрөөр ажиллаа хийж байгаа хүнийг наашин татаад тэнд мөрөөр ажиллаа хийж байгаа хүмүүсийг хадаад өөрийн дэмжсэн хитэн канавчтайгаа хүмүүсийг юу аах гэж байна. Ажлын байраар хангах гэж байна. Арайчтэй чаавал шунлын бузрууд одоо болоо юм биш үү Тэ? Одоо Монголын төрийг одоо бүх албыг гашлаа шүү дээ. Миний Зандан Бро их хурлын дараагаар бараг хамгийн удаан ажиллаа. Ерөнхий сайд дээр сая огцорсонгүй ажиллаж байна. Олон яамдуудын сайдыг насаараа шаасан. Одоо нэг жоохон өөр ажиллахгүй зүгээр нэг байгаа хуучин нэг мэлрээ гүлгэр байдлаар ажиллах юм бол маргааш ажиллаагүй зайл мэдв. Усан гацны Монголын төр та нараа дутаад тахын байхгүй заа юу. Тэ. Тэр минь сайхантайгаа бям цогттойгоо энэ юм уу шунлын бузар дархны энэ баг эзэгэнцэн нэг мөч Жаданбагийн инк хоёр мисэн үе тэнгийн өхөр онжилтээ бицланаар аваад зайлах хэрэгтэй ш тасгийн газраас хуцаад дахин баггүй дуугаацсан давраад дахин дуракуд чаа. Тэ. Би тэглээгээ та нараа сохор доллар гуйж үзээгүй шүү. Сохор зоос гуйж үзээгүй шүү. Иргэдийг ажилд оруул гэж байна. Ажлын байраар ханг гэж байна. Тэр нь миний буруу юм уу? Тэглээгээ яад. Тэглээгээд надад өсөнсөн санаад тэр шаадаг шиг та нар бол муу юмаа гүшгний харж чаад би мэдэн штэ. Өөрхий иргэдэн хууль санхүүлагч нар могоо бариулдаг заа юу. Тэглээгээд намайг үннийг хэллээгээд хууль санхүүлагч нараа могоо бариулаарай. Би айгаад байх юм байхгүй. Энэ нэг новшийн нийгэмд үгсэн бас тэмцэж байгаа дуусъя гэж бодож байгаа шүү. Сүүлийн үед мэдв ойлгосноо. Монгод болж байгаа бүтж байгаа юу ч болго та нар саарл ордонд гой шааж байгаа ах мэдв. Тэгээ гадаадаар та нар зугаалж байгаа, та нар тансаглаж байгаа, та нар Монголын иргэдийн удны зовлон юу ч мэдрэхгүй байгаа. Тэгээд нэг засаг төр нь үлдэхээрээ тэгээд дараагийнхаа албанд тушаад нэг бөхс бөөрнийхөө томилгоо хийгээл явж байгаа нь үнэн шүү дээ Занданштраа. Яг үнэн чи хэлчих заа юу. Үнэн үг хэлсэн хүн өстөн дайсан байдгүй маа. Харин улсын чинь долоогоо явж байгаа гүлгнүүдээс болгоомжил Занданштраа заа юу. Үнэн үг хэлж байгаа иргэдийнхаа үннийг авч ажил хэрэг болгох заа юу. Ард түмнийхээ үгийг сонс. Монгол улсын ерөнхийлөгч өгдөг лээ. Ард түмнийхээ үгийг сонс. Ард түмний талд байна гэсэн. Тэгвэл ард түмнийхээ үгийг сонс, иргэдийнхээ үгийг сонс Занданштраа ойлгосоо. За ийм байна. Түр баяртай. За Мятын захирлаар нэг дэлгэр сайхан Занданштраа хоёр тэрмо хэн блэ? Хавдаа сонгогдсон нэг шунлын бузар Минт сайхан гэд.
Би морь үйдэх хүн мэдэн шүү дээ. Адууны өвс тоос ихтэй. Жилийн Минцайхны морины зардал бараг тэрбум. Тэрийг мята шаах гэж нэг шаардж байна. Минцайх юу гэдгийг нь мэдэхгүй. Мангар баян уулгаач вэ. Тэ. Адуунд бол амар их мөнгө зарна. Ард түмний төлөөнийг ардын хүүхэд эмчилгээ домжлогонд явахад Минцайхаа чи нэг адуу зараад хандлын өгж үдсэн үү шунлын бузраа. Минцайхаа дараа Минцайхны зургийг харуулж байгаа лайвын нэг сайн хүн биш. Нэг чудагтай хүн биш. Шунлын бузар новшин ирвэлээ. Баян онгортой ч зөө миний мөр аригдах хэвээр гээд. Аригдаж чадаагүй гохин штэ дурака. Заавалчгүй чиний мөр аригдах хэвээр мó. 6 билүү 7-оор орцсон. Хэрүүл хийгээд гонгоноод хүний мөр гасуулах шааж ирсэн Минцайх ингээд новш бидэхэд морины комиссийн дарга болсон. Зайд бицтаам нэгэд амбартаа явуулсан. Тий. Хүүхэд нөөрхийн морины бай өгсөн чинь тэрийг бараг буцаад чулуудаад байгаа. Тийм арчаагүй яаж байх вэ? Минцайхны бузар ийм жижигхэн юм дээр би Минцайхны үнэлэмжийг харсан. Баян онгорын наадам дээр хүний морь гасуулж өөрийнхөө морийг аригдуулах юм гинэ. Дураараа пэцтаа шүү. Ийм хүний үнэргүй Монгол хэр хүний жудаггүй уулгаж төрийн түвшээ их хурлын гишүүн хийгээ явж хагаад бууз сутгаж байна. Гэд бууз сутгаж байна Минцайхаа. Шунлын бузраа. Чи анхудаа их хурл сонгогчдод энэ адгийн уулгаач нарыг бөөр бүхс гөлгнүүдээ төрийн өмчийн компанид томилж хулгай идгэн сурж ин чи. Өөр чи энэ хуулийг сайжруулад нягтруулад засгийн газартаа хяналт тавьж ажиллая гэж чи бодохгүй байна. Чи бол мөнгөний төлөө явсан шунлын бузар шүү. За юу аятайхан баграа. Бузруудыг лайвдах лайв их байна. Хаалгын ч өшгөлөө явна шүү мэдээ уулгаач нараа шунлын бузруудаа ойлгосон дугаа годсон давраад байгаараа. Иргэдийнхаа төлөө өдрөөр үе зүтгэх нь мэдв. Ягаад гэвэл эдгээр чинь миний амьдарч байгаа нийгэм, бидний амьдарч байгаа нийгэм, бидний амьдарч байгаа нийгмийг та нар сайн сайхан болгоно гэчээд иргэдийн амьдрал хүнд байхад өөрийнхөө ойр тойрны гүлгнүүдийг албан тушаал томилохын төлөө явж байгаа та нар. Өөрсдийнхөө найз нөхдөйгөө албан тушаал томилохын төлөө явж байгаа. Ардын хүүхдүүдийг гэр ороолоо сонгон шалгаруулад нэг төрийн өмчийн компанид ажилд оруулъя гэж нэг ч хүн бодохгүй байгаа. Нэг ч хүн бодохгүй байгаа. Нэг ч сайд бодохгүй байгаа. Зандаж дэрга Жири ардын хүүхдүүд манай хөдөөнийхэн манай гэр оролтынхны улсын сургууль онц төгссөн хүүхдүүдээс төрийн өмчийн компани Монголын төрд сонгон шалгаруулж томил өөрийнхөө арын хаалганы хідэн нам дагсан навсаасан гуйлагчин тороолуудыг битгий Монголын төрийн мөнгөөр давраагаад өгч ятаагаарай. Ийм байна. За төр баяртай. Дурак хөдөө явж ирээл нэрэ бухимдал Монголд орж ирээд бухимдал. Стамус анартаа иргэдийг гаргаад тэмцэхэд та нарыг хэн болгохыг гөлгөө болгох мэдв. Өнөөдөр Монголын засгийн газрыг иргэд хариуцлах тооцно. Иргэд талбай дүүрэн огцрол зандчтар огцроход огцрон шүү. За юу ойлгосон уу? Би иргэдтэйгээ гараад талбай дээр татж унгаж чадах шүү засгийн газар чинь. Үгсэн баас нэг 3 хоног талбай дээр нэг хэдэн зуун мянган иргэдтэйгээ жагсаал хийхэд ерөнхийлөгч дэмжиж чамайг огцруулах чинь за юу таныг хуцаад тахын байхгүй шүү. Аятайхан баграа. Бүргөөд хувийн компани хувийн вант тул шиг намайг хэн юу гэхгүй нохойг хэн гуцах уу гэж байгаа аятаа дураараа шааж байна. Дураккуч харин хуцаад ах юм. Бүр уур хүрчлээ. За дахиад хэлчихье. Энэ 4-р цахилгаан станц Мяд компанид загварлуудыг өчигдөр чөлөөлж байгааг нь Эрдэнэ Монгол дээр орон гарч магадгүйг нь сонгон шалгаруулалтаар томил. Тэ сонгон шалгаруулалтаар томил. Энэ ардын хүүхдүүдээ мэдлэг боловсролыг харж байгаа сонгон шалгаруулалтаар томил. Өмнө нь танаа нам ням доржийн төгсөг шунлын бузрын хүүхдүүдээр та нар томилдог байсан шүү дээ. Та нар нэг үгүй хэлэхэд өнөөдөр ням доржиж хүүхд Америк том дарга хийсэн бидний зардлаар таруулзаад худлаа шаагаад ирэхлээр зогж байгаа. За юу. Гадаадын амч тэргүй өнөөдөр энэ ардын намын хитэн сайд дарга нарын хүүхдүүдээр өв уламжлагтаад ирсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Иргэний нисгээс ахуулаад явуулвал манай энэ гүр аригчаа Хөдөлмөрийн баатрын хүүхдийн даргаас сууж ийн гэсэн. Та нар ардын намынхаа хідэн төгсгүүдийн хүүхдүүдийг л албан тушаал тавьдаг, ардын хүүхдүүдийг тавьдгүй юм байлаа. Ардын хүүхдүүдэд босгоод бид нар үндсэн хуулийн дагуу өсөл бодлоо илэрхийлээд дайрахад та нарыг гөлгөө болгоно шүү. Өдөр болгон санаж яваараа мэдв. Төр зургийн эрх мэдэлтэй харам уу? Новшнууд минь. За юм байна. Дахиад хэлчихээ дургу үрчлээ. Хэдэн минут лайв хийчихв. Одоо энэ зам ам нь авах юм алга байна шүү дээ. Дэлгэр сайхан ажиллаа хэлдэг чадахгүй зайлаач. Өнөөдөр дархан хөдлийн зам авах юм алга. Альтэрч өгчээ. За юу. Нэг гэлдэрж явж ирлээ. Хар багасаа машин барьсан тулдаа нэг юм өөрөө машин барьж бие чангалж гэлдэрж байгаа л ирлээ шүү дээ.
Дарханы зам би өчигдөр стори оруулсан шүү дээ. Амар гөлөнтэй засыг арилгахгүй шүү дээ. Засыг арилгаач. Та нар гадаад руу 30 жил зугааллаа. Энэ Америкийн застай орнуудад яаж зас орилгодгийг та нар харсан биз дээ. Кампайн шиг юмар ингээл засыг хажууд тийш нь зацаад явждсан байлээ шүү дээ. Нэг гин тийм тоног төхөөрөмж аваад арилгачихл та дуракуудаа, гуйлгчингуудаа зас орж гэн зас цэвэрлэгч машин явуулаад цэвэрлэжээ шүү дээ. Энэ дээрээс чинь болж алтан шар зам дээр иргэд алтай аймаа зөндөө алдчих шүү дээ. Дэлгэр сайхан хөөе. Болохгүй бол над зан тэмэр сайдаа өгөөд зайлаач. Юу дутлаа гэж сайд хийгээд байгаа юм бэ? Дугуйгаас давраад тах хэдэн төгцөг бэцтаа нар ч. Та нарыг бол бэгээр нь дуудахад гоёдэн шүү заяа. Дуулгаачуудаа дугуйгаас давраад тах юм баас нүч. Та нараас айж ичнэ гэж байхгүй шүү заяа. Иргэдийн хүч эрх мэдлээс чи илүү гэдгийг өдөр болгон санаж яваараа хэдэн төр зүрийн албан тушаалтай төгсгүүд минь мэдээ. Удахгүй шүү та нар мөн орчнууд минь наад албан тушаалаа насны албан тушаал гэж бодож байгаад битгий хандуур битгий шаагаараа гэж хэлээ заяа. Одоо жоохон дугур энэ засаг төрийг шөөмжлэн мөн орчнуудыг дугуйгаас даварцсан шааж чинь булгаачууд чинь. Тэ ядж жахад манай намайг сөрөг хүчний ажиллаа хийхгүй энэ тэнд нөчөө дохрыгоо шааж ир гэж байгаа. Пөрөв дөрчөө. Хөөе пүүжээ. Чи дохроод хэдэн хүн албан тушаал дээр томилуулсан би мэдсэн шүү. Пүүжээгийн томилгооны гүлгнүүдийг удахгүй зарлаа шүү. Ай манай пүүжээ ч өмнө нэг гөлгөө царайсан тийм явдаг байсан. Одоо их хурлд орсон дөрөвдөө орсон төр үлдээг шагаад байгаа. Худлаа ярваагаал, дуурж ядаал, үгээ зөөгөөд, шудрахын дүр тоглоод Пөрөвдөр чи эзэн байж та. Овди Баатар сайхан гэсэн. Баатар сайхан бол пөрөвдөр рүү пьестамын энэ үгийг ингээд хэлээч гөлгөө. Чи сонгуулаар би чам танд өгдөг өстэй гэд таван богди Баатар сайхан пүүжээ гөлгөө болгодог гэсэн. Мөнгөтэй үний дор гөлгөө болдог штэ наад навшнууд чи. Гөлгөнүүд чи. Ман шиг мөнгө зарахгүй ингэж яагаад орилж байгаад би та нарын оронд тийш их хурлд нэр дэвссэн бол заяа. Надад нэр дэвших их олгосон бол би мөнгөгүй орилж байгаад гараад ирэн заяа. Би хэнд ч барьцаалагдахгүй. Тэгээ сонгуул гээд нэг одоо МСС-ээс таван богди Баатар сайхнаас хэдэн шунлын бузруудаас хандив аваад дэвшдэг. Монголын төр ингэж л бүрддэг. Их хурлын гишүүд ингэж л гарч ирдэг. Тэгээд нөгөө нэг шунлын бузартай хэдэн олигарх компаниудынхаа гөлг нь болж ажилдаг. Тэднийхээ төлөө хууль тогтоомжийг өөрчилж өгдөг. Одоо таван богдын Баатар сайхан МСС-ийн од жаргал хоёр малчтын бизнесийг булаагаад өөрхий зовж хэдэн малчт малаа мал нөгөө малын хямдхан авчраад бордоогоор шахаж тариад гот руу шахаад махны бизнес рүү орцсон шүү дээ. Энийг яах вэ? Хууль эрхцэн орчныг хэн сайжруулж өгөх вэ? Пүүжээ мэдээ таван богдын Баатар сайхны гөлгөнүүд сайжруулж өгөх төлөө явдаг. Ийм болцсон. Та нарыг уншаад байгаа байхгүй. Маш амархан хүний өөрийнхөө бүгд хэдэн золбон гөлгөнүүд байгаа. Тэгээд камер аргаараа худлаа шаагаад дүрдөө ороод том шаагаад нөл ухаан царайлаад жүжиг тоглоод драмын театрын жүжигчдээс илүү худлаа шаадаг. За бүр гошин шогийн жүжигчд болсон наад болчих. За ёо. Ийм л байна да. Дугуйр нэр их юм байна. Тэгээ ганцаараа заримдаа ч нэр амжихгүй аль юм дээр дуурахгүй орилохгүй гэж бодох юм. Орилохгүй нэг жоохон амсгийгээд ирэхээр зүгээр ардуур даамгараа шаачих юм. Хэдэн дуракгүй ч. Аятайхан багараа дуракгүй да. За ойлгосноо. Дагаад хэлчих аятайхан багараа. Иргэд юмаа мэдчих. Эзэн юмаа мэдчих. Иргэн усаа гашдгийг. Иргэдээсээ сонгон шалгаруул. Ойлгосноо. Төрийн албанд иргэдээсээ сонгон шалгаруулж 50 шунлын бузрууд хэдэн албан тушаалын хинэттэй хар бузруудаа, новшнуудаа дагаад хэлье. Та нарт новш гэдэг үг гоёдсон шүү. Ягаад гэвэл иргэдийн амьдрал үнэхээр новш байгаа. Та нараас олигтой юм байсан бол иргэдийн амьдралыг сайн сайхан болгох хугацаа хангалттай байсан. За ёо. Хэдэн дарга сайдрын хүүхдүүд бүгд гадаадд сурсан. Одоо энэ утаанд бид нар гарах шиг амьдарч байгаа. Дарга нарыг гэрүүл дандаа гадаадд байгаа. За ойлгомжтой шүү дээ. Тэгээд нэг үл энэ уулын хамаар үнтэй хаауснуудад байж байгаа. Тарвалзаад утаа. Хойгор утаа харагдаж гинөө. Манай энд утаа ирдэггүй юм. Уулныхаа утаандаа дарагдаад өгчээд гээл бид нарыг тавлаад байж байгаа шүү дээ. Та нар нэг нөгөө хэлэхэд. Үнэн шүү дээ нэг нөгөө хэлэхэд. За ёо. Иргэд бид нар нэр үнэхээр утаандаа ордоод бид нарыг харах шиг амьдруулчаад та нар хаан шиг жаргал тарвалзаж амьдарч байгаа шүү. Мэдөө. Мөдөн дуракот ийм байна. За төр баяртай. Яриад байвал юм их байна. Дахин хэлээ. Монгол улсын иргэдээс зандагчдраа. Иргэд ард түмнийхээ хүүхдүүдээс сонгон шалгаруул мэдөө. Иргэдийн хүүхдүүд өнөөдөр сураад ирсэн. Мэдээд ирсэн. Та мусаанууд Монголын төрийг эзэнгүй байна гэж бодоод хуйлдааны онлоор хулгайч нараа томилгож байгаа бол та нартай харин жиггэн тэмцэн шүү. Дагаад хэлчих ойлгосоо. Тэр нутаг ус хэн байх нь хамаагүй мэдээ. Ойлгосноо. Яасан амны гიშгтээ ард дуракууд бай. Иргэд ус амны гიშгтээ баймир биш үү? Монгол улсын 3 сая 500 мянга 600 мянган иргэд амны гიშгтээ та нар чиг амьдрмаар байна шүү дээ. Хэдэн дуракуудаа
За энэ байна түр баяртай.